сайн юм хийсэн байна. Одоо манай хэвлэлийн бүгдлэн гэж ажиллавал дээр энэ орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг болвол нодон жил 240 орчим тэрбум төгрөг аймагуудад өгчөж байгаа. Тэгчээд юу гэж хэлж байгаа вэхээр одоо өөрснийхөө орон нутгийн хэрэгцээ шаардлаганд тохирсон тэр юмаа ирэг дээрээ хилэлцүүлээд тэгээд наад мөнгө зарцуул гэж байгаа. Тэр мөнгөн дээр бол бидний эндээс хяналт тавьж байгаа юм бол байхгүй. Уг нь одоо журам хуулиараа бол ирэг дээрээ хилэлцүүлээд иргэдийнхээ хилий бүтээ гэсэн юмд л зарцуулах учиртай мөнгө л дээ. Дараа маш аваад унтсан гэж хэлж шүү дээ. Тэгэхээр энэ бол хууль зөрчсөн юм байна. Тэгэхээр ийм олон жишээг ер нь бид нар шинжилгээ засгийн газрыг хийж байгаа нэг ажил бол 7 хоног бүхэн 5 бүхэнтэй уулзаж байнга одоо бүх юмаа ил дод тавьж байгаа чинь ийм нөгөө нэг цаана нөгөө нуугдад үлдчихдэг байсан хөрөнгө мөнгөний зарцуулалт, хэл ахуул авилгал, хүн суртал энэ бүх юмыг ил гаргая гэж байгаа. Тэгэхээр нэг жил гаруй бид нар жил 7 сар болж байгаа шүү дээ. Одоо засгийн газар байгуулагдаж ажиллаа. Тэгээд жил 7 сарын хугацаанд энэ улсын төсвийн гомн их мөнгө одоо өрн таран болсныг л бид нар ингээл өдөр бүхэн цаг минут тутмал илрүүлж гаргаж ирж байна. Энд манай хэвлэлийнхэн оролцож, сэтгүүлчид оролцож бас гаргаж ирж байгаа сайшаалтай. Одоо улсын хурал дээр хурлын чуулга эхлэхээр 243 объектыг бол зарцаагдсан байгаа. Тэгээ энэ 243 объект чинь бол өөрөө 700 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй. Дааж давшгүй болцсон. Тийм учраас аудитын газрын дүгнэлт хийсэн би өчигдөр зүгээр сонирхоод эхлээд үзэж яхад босоод улсын комиссд хүлээлгээд өгчихсэн 9 байшинг одоо дахиж нэмж 1.7 тэрбум төгрөг тавьсан байна лээ. Гэх мэтлэн одоо энэ нэг тогтолцоогоор нь зөв болохгүй бол ингээл илрэл бүхний хойноос хөөцөлдөд бол хэцүү. Гэхдээ та бүхэн бол зөв юм хийсэн байна. Тэр нэвтрүүлгээ бэлдээд сайн гаргаараа. Тэр чин гараад нотлогдсны дараа одоо буруу зөрүүтэй хүмүүс тэр нь бол одоо хариуцлага тооцоод явна. Нэг тийм том зардал гаргахгүй шүү дээ. Би яг юунаас гардаг юм? Бодвол нэг аймгийнхаа мөнгнөөс л гарна л да. Аймаг юм уу тэр засаг даргад чинь бас нэг яамдад бол төвдөр сар хэмжээний зардал гэж яддаг. Тэрэн шиг аймагуудад бас нэг зочин төлөөлөгч юм янз бүрийн зардал гардаг л байна. Төсөл арга хэмжээний мөнгө байх л да. Төсөл арга хэмжээний зардал гээд тийм юм байна. Манай хэвлэх л орцсон явж магадгүй. Би тэрний нэг сайн үзээгүй юм байна. Ер нь бас анхаарч дараа нь үзэх юм байна. Хүлээ авах гэдэг том нэр байна. Наад чи нөгөө очсон хүмүүстэй нэг хоол мол өгдөг шүү дээ. Тэр зардлуудаа л аймагуд нэг ингээд ер нь надтай дуран та нар хамтаа өсдөө яагаа буугаад бид нар замдаа байх юм үзэл орой болсон чинь манай дорнод нэг юмараа мундаг юм байлээ шүү дээ. Нөгөө юутаа тэд нар филармонтой тэрнийг нөгөө гай хөгжмөлөг тоглуулсан. Тэр нь тийм үнэтэй тус тийм үү хоол үнэтэй тусдаг хэм идэх. Би болохоор нөгөө зөвхөн хэдүүлээ явахдаа бас болгоож л амир юм байна. Нэг оройныхын зардлыг асуугаад байгаа гол нь. Ер нь ганц л орой хондог байхгүй тэр. Ганцхан тэр хүлээ авалтан дээр гарсан зардлаа саяных шүү. Тэгээд энийг бас нэг хаанаас ороод байгааг нь мэдчихмээр байгаа. Яг аймаг дээр бол нөхцөл байдал нь өөр хилдэг юм байлээ. Тэгээд тэр бол аймагаас гарч байгаа. Дээр нь бас мөнгөтөр дараа одоо ингээд нэг аймаг орноос бас засгаас мөнгө гардаг үст. Хоёр талаас л гардаг баг. Тий, хоёр талаас л тооцдог. За нэг буруу юм гаргацсан байлаа. Мөнгөгүй болоо төсвөө тодтогч чадахгүй тэр худлаа. Ер нь бол бидний гэсэн төсвийн тодтогдол хийх шаардлага гарвал тодтогдохыг гэсэн. Тэгэхээр таны хэлж байгаа нөгөө царцаажсан 243 объект чинь өөрөө өнгөрсөн энэ 14 оны төсөв дээр анх бичигдэж орж ирэхдээ 700 гаруй тэрбум төгрөгөөр босно гэж орж ирэхгүй юу. Тэрнийг зогсоод ингээд одоо хяналт шалгалт хийгээ явж байгаа. Тэгэхээр энэ дотроос цаашаа үргэлжлүүлэх шаардлагатай юм нь бол үргэлжлүүлнэ. Мөнгө чинь хаана байгаа гэхээр сангийн сайд дээр 130 гаруй тэрбум төгрөг бичээстэй байгаа. Тэр 130-аас энийг ингээд явуулна гэж ингэж жагсааж бичээ. Зөвхөн энийг төсвийн тодтол хийхгүйгээр тэртээ дөрвөө 700 болов бүтэхгүй худлаа бичигдсэн доо 134 төгрөгөндө багтчих юм бол төсвийн тодтол хийх шаардлагагүй гэж ингэж л хэлж байгаа юм л. Дахиж их хурлаар оруулаад объект бүрээр нь хийх шаардлагагүй 243 объект нь ойлгомжтой юм шиг. Тэгээд түрүүч миний хэлдэг шиг босчихсон байгаа мөртлөө 1.7 тэрбум төгрөг бичүүлчихэд байгаа 7 объектыг бол хасаал явуучих нь шүү дээ. Ингээл 243-аас 7 хасагдлаа 236 үйлдэлгээд ингээд объект тус бүрээр нь аудит хийцэн ба. Монгол телевизээс үн тогтворжуулах. За яг тэр одоо ингээл
янз бүрийн хурал хийгээл янз бүрийн санал гардаг шүү дээ. Засгийн газар би хилцсэн өдрөөхөн цаг минут тутам иргэдийн хөвийг сонсож байна, судлаачдын хөвийг сонсож байна. Тэрнээс нь бол бид нар засах юм бол аваад засаад яваад байгаа. Ер нь өнгөрсөн жил хэрэгжүүлсэн үн тогтоомжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөн. Энэ жил бол бид нар ярьсан шүү дээ. Үн тогтоомжуулах гэхээс илүү эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортод дэмжих, импортод оруулах энэ чиглэлд онцгой анхаарна гэсэн. За тэр шүүхэд өгдөг, цэцэд өгдөг чинь баг өдрөөхөл болдог шүү дээ. Намайг одоо жил 7 сар ажиллахад би хэдэн ч удаа шүүхэд очив, хэдэн ч удаа цэцэд очив. Би говь сүмбэрийг би мэдэхгүй, над дээр тийм ирээгүй. Дунд говь дээр бас ийм болцсон байлаа. Би одоо танад манай улсад хичнээн их завхарсан юм болж байгааг л бас ганц жишээгээр хэлье гэж бодсон. Нэг цаасыг та нар дараа нь эргүүлээ харж ингээд тоглоод байх юм аа. Жишээлх юм бол Дундгов аймаг ингэсэн. Дундгов дээр ийм болохгүй юу? 2013 оны 11 сарын 25-нд аймгийн иргэдийн төлөөлөгчд нь хуралдаад бид нар засаг дарга огцруулчлаа шүү Алтавыгаа. Одоо энэ нөхрийг батламжилж өг. Хуулиараа засаг дарга огцруулахаар нь ерөнхий сайд батламжилдаг юм байл л. Тэгэхээр батламжлыг явуулсан чинь хэд хоногийн өмнө манай хуулийн хүн надад нөгөө огцруулсан нөхрийг буцаага тавьчихсан шүү. Хин тавьчих вэ? Шүүх тавьчихсан шүү. Яахаараа шүүх тавьдаг юм бол гэдэг ингэсэн чинь бид нар ямар завхарсан юм хийж ийнэ гэхээр энэ орон нутгаар бол тоглож штт. Тэгээд танад тийм хэлчих. Монгол улсын ерөнхий сайдад өнөөдөр орон нутгийн удирдлагыг тавьчих юм уу? Ядаж огцруулсан хүнийг нь огцруулчихлаар буцаага тавьчихдаг ийм сонь тогтолцоод. Тэд нар яасан гэхээр 10 хоногийн дараа дахиад над руу явуулсан бичгнийхээ хойноос тэд нар юу хийсэн гэхээр дахиад Дундгов аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын тогтоол гараад 10 хоногийн дараа надар тоглож байгаа юм шиг. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаанаар хилцэж аймгийн засаг дарга Сүхбаатарыг огцруулсан тэр 12 сарын 5-ны өдрийн 05 тогтоолыг хүчингүй болсон тооцсуугаа дарга будж өгөвч. Тэгснэ энэ бичгээ манай иргэх газарт ирүүлэг баг. Тэгснэ энэ Алтавыг энэ Сүхбаатарыг одоо огцруулсан буруу гэд надтай шүүхэлцээ явцсан. Уг нь бол эднийх энэ хоёр хурлынхаа үнэн зөвийг л ярих хэрэгтэй үстэй энэ локрот. Тэгээд эхний бичгээ өчөд хоёр дахь бичгээ надад ирүүлэхгүй мөртөө шүүхээр заргалдаад явсаар байгаад тэгээ нэг шүүхийн шийдвэр гараад нөгөө хүн ажиллаа авцсан. Иймэрхүү нэг засаг төртөл нэг сайхан дампууд бол улс байна дээ. Тийм учраас одоо бас ямар хүн болцсон юм мэдэхгүй. Тэгээд одоо иймэрхүү юм болдгийг шүү дээ гэж хэлж байгаа. За нөгөө асуулт нь юу гэлээ? Эрдэмжилгээ тэр чинь юм шүү дээ. Тэр хүмүүс чинь өөрөө хэвлэм агуурл хийгээд болохгүй байна гэж хэлчихэд дахин маргааш нь хэвлэм агуурл хийгээд болохгүй гэж хэлсэн маань буруу байж гисэн шүү дээ. Одоо тэгээ тэрнийг би тогтоохгүй шүү дээ. Тэгэл өөрснөө судлаачд л хэлсэн. Тэгээ Орос нефтийн удирдлага ирсэн уулзсан юу гэж хэлсэн гэхээр бид нар Монголд урт хугацаанд тогтвортойгоор бензин дизелийн түвш нийлүүлмээр байна гэдэг ийм сонирхлол илэрхийлсэн. Бид нар тэрний зөв зүйтэй юм байна. Тэгээл гэсэн. Түүнээс биш үн нэмэх юм уу татвар нэмэх тухай яриаггүй. Харин ч гэж одоо 1 жил 7 сар ажиллах хугацаанд бол та нар харж байгаа шүү дээ. Харьцангуй нөгөө нэг шатхуун нүүн ингээл нэг оволцоод нэг янз бүр болоод байдаг гэсэн чинь харьцангуй тогтцсон шүү дээ. Энэ бол зөвхөн нэг улсаас авдаг биш, нэг компаниас авдаг биш. Нэлээд олон компаниас, нэлээд олон их үүсвэрээс бензин оруулж ирдэг болсон. Дээр нь гадагшаа гаргаж байгаа нефтийн бүтээгдэхүүнээ боловсруулад 93 Монгол 93-гээ бензин оруулж ирж байгаа. Маш олон арга хэмжээ авсны үр дүнд ерөнхийдөө олон газраас хамаардаг болсон. Тийм учраас нийлүүлж байгаа хүмүүс маань үгүй чих олон газар хайгаад яах юм. Би чамд найдвартай нийлүүлэх гэл жишээ нэг нь хэлэл явж байна. Энэ бол сайн дохоо. Дээр нь бол Монголд бас бид нар нефт хайж болно шүү дээ. Газрын доос байна уу юу гэдгийг хайж болно гэсэн юм санал илэрхийлж илээ. Тэгэхээр энэ бол тийм хэрүүл зүйл тогтолтой юм явж байна. Хууль зөрчсөн үйл гарвал тэгэл хуулийнхаа дагуу арга хэмжээ авна шүү дээ. Тухайн ажил хийж гинүү, эс хийж гинүү хамаагүй. Ээлж тус чуулган болохоор намын бүлгүүд хойш тулах биш. Ээлж тус чуулган хийх шаардлагагүй хугацаанд хэлээл гэсэн байлээ л дээ. Засгаас болоо саадж байгаа байхгүй шүү дээ. Энэ нөгөө авилгацсан төсвийн чинь шалгах ажлыг засгийн газар хийхгүй юм. Их хурлаас өгсөн чиглэлийн дагуу их хурлын дэргэдэх аудитын газар энэний дүгнэлтийг гаргаад тэгээд та нар ихтер бас харсан байх их засагчууд өгөхгүй байгаа шүү дээ. Их хурлын байнгын орон дээр эхлээд ярьсан. Тэгэхээр одоо чуулга эхлэхээр дахиад их хурлынхаа байнгын орон дээр юм уу цаашаа их хурлын чуулган болгон ярих байх.
засгийн газар ч юм уу одоо Монгол улсын байр суурийг илэрхийлээгүй. Тэгэх хэн байр суурь илэрхийлэх үү гэдэг бол бас өөрөө тодорхой хүмүүсээр дамжиж юм уу институтаар дамжиж илэрхийлэгдэх байх. Зөвхөн нэг сайдын хэлсүүг бол Монгол улсын байр суурь бол биш. Тэрнийг бол тухайн хүний хувийнхан бодол санал гэж ойлгох гэж байна.